сайнд хүргье. За өнгөрсөн парламент өнгөрсөн одоо хамгийн отхон чуулганаараа бид эмийн төр хорооны нээлттэй сонсголыг сонссон. За эмийн төр хороог намайг ахалж ажиллаж байхад нэгдмэл ашиг сонирхолтой этгээд гэдэг хуулийн заалтанд 260 гаруй хүний нэрс холбогдож эдгээр улсууд шийдвэр гаргах төвшин нөлөөлж оролцсон уу оролцоогүй юу гэдгийг би бас авилтаа тэмцэх газарт хүлээлгэн өгж энийг одоо шалгаж өгөөрэй гэж өгсөн. Хариу аваагүй байгаа. Тэгэхээр энэ асуудал ямар шатанд явж байгаа талаар таштаа дарга нэг хариулт өгөөч. Ер нь тэгээд энэ 260 гаруй хүмүүсийн нэрсийг энэ хуулийн заалтаа нь уяад харахаар ямар нэгэн хамааралгүй олон хүмүүс энд орсон. Зөвхөн миний одоо авилгатай тэмцэх газарт өгдөг нь бол эдгээр улсуудын нэр гарсан улсуудыг бас цагаатгах энэ бол хамаагүй шүү. Зөвхөн нэгдмэл ашиг сонирхолтой гэдэг хуулийн заалт нь өөрөө их маш их өргөн утгатай байдаг. Харин яг шийдвэр гаргахад хүний эмийн зөвлөлд ажилласан уу, тухайн компаниудын үйл ажиллагааг дэмжсэн үү, тэр шийдвэр гаргахад би ашиг сонирхлын зөрчилтөө гэдэг тухайн хурлаас өөрөө одоо биеийн санал хураалтанд оролцохгүй энэ гэж хэлж өгч чадсан уу гэдэг асуудлыг л тодруулах гэж би одоо авилгатай тэмцэх газар өгж байсан. Тэгэхээр энэний явц ямар байна вэ? Одоо би бол эмийн төр хороо ажиллаад засгийн газарт бол одоо тогтоол гаргаж 10 хэдэн одоо шийдвэрлэх асуудлуудыг үүрэг даалгавар өгсөн. Өнгөрсөн намрын чуулганаар хилцэхтэй байсан асуудал оруулж ирээгүй. Өнөөдөр бид одоо нийгмийн бодлогын байнгын хороогоороо тайлангаа 50 гэдэг шаардлагыг би одоо дөнгөж өчигдөр эрүүл мэндийн сайдад бас хэллээ. Тэгэхээр энэ процессыг та нарт дэлгэрүүлж хийж өгөөч. За таштаа дарга хариулт өгье. Чөмбөрийн гишүүний асуултанд хариулъя. Энэ Монгол Улс засгийн газрын харьяанд агентлаг эмийн эмгэгцийг тавих хяналт тавих юм агентлаг байгуулагдсан. Энд одоо манай байгууллага чиглүүлэхээ хүрээнд иргэдээс одоо ирсэн гомдлын дагуу бид бас энэ шалгалт хийгээд энэ тодорхой ажлууд зохион байгуулагдсан. Үүний дараа эмийн сонсгол явагдсан. Ингээд ерөнхийдөө бол энэ эмийн салбар гэдэг маань ерөнхийд энэ нэг бидний мэргэжлийн онцлог юм байлээ. Ерөөсөө нөгөө нэг сургууль төгссөн, нэг анги төгссөн энэ хүмүүс ер нь тэр салбар тал ажилдаг энэ өөр одоо тийм мэргэжлийн болсон хүчний хувьд бол тодорхой нэг хэсэг бүлэг одоо нэг үеийн хүмүүсийн дунд л энэ асуудлууд явж идэг юм билээ. Бид ямар ч гэсэн энэ эхнээсээ манай хэн шалгалтын хэлцээс бол тодорхой одоо нөгөө хамаарал юуг нь үзээд хариунууд нь бол одоо эрүүл мэндийн ам болон эмийн агентлагт бол өгөө явж байгаа даа. Ингэж л хэлэх байна. За Чөмбөрийн гишүүн тодруулж сууя. За тэгэхээр таштаа дарга энэ дээр нэг хэдүүлээ нэг бүр нэг ажил болгож ажилламаар байгаа. Шийдвэр гаргах тэр хүний эмийн зөвлөлийн хурал болоод аль нэг эмийг хөнгөлтэй эмийн чагсаалтанд оруулах гэж байгаа бол би энэ компанид хамааралтай учраас би одоо санал өгөхгүй гэдэг ийм соёлыг сургах энэ ажил дээр хэдүүлээ бас ажиллаж. Энэ ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлээд тэгээ гарын хэсэг зурж байгаа шүү дээ энэ хуралд энэ төр орохдоо. Тэгэхдээ бүр зориудаар тэр өөрийнхөө компанийнхаа бүтээгдэхүүнүүдийг ажиллаж байсан компанийнхаа бүтээгдэхүүнүүдийг улаан цай дэмжиж орсон ийм тохиолдлууд бол одоо эмийн төр хорооны тэр нотлох баримт дотор л орсон. Харин энд ямар ч хамааралгүй хэрнээ нөгөө нэгдмэл ашиг сонирхол гэдэг утгаараа ямар нэгэн одоо ашиг сонирхол байхгүй ч гэсэн нэр нь холбогдоод тэрэнд эмзэглсэн олон бас эрүүл мэндийн салбарын ажилтнууд байгаа. Тэгэхээр энийг нэг ус юугаар нь сүүгээр нь ялгаа тавьчмаар байгаа. Энэ дээр та нэг анхаарч ажиллаарай гэж хүсье. За үг гэлээ.